Дараагийн мэдээг танилцуулъя. Францын бит бус соёлын өвд электрон хөгжмийг бүртгэх ийм шийдвэр гарсан байна. За анх бол 2023 онд Берлиний техно урлагийг Герман улс бит бус хөгжмийн жагсаалтанд бүртгэсний дараа электрон хөгжмийг энэхүү Францын бит бус соёлын өвийн жагсаалтанд оруулсан байна. За энэ нь бол цаашдаа энэ хөгжмийг ЮНЕСКОгийн соёлын бит бус өвөд бүртгэх эхний алхам болж байгаа юм байна. За бит бус соёлын өвийн жагсаалтыг ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийг хамгаалах тухай конвенцэд нэгдсэн улс орнууд соёлын бит өвөө бүртгүүлэх боломжийг олгодог ийм тогтолцоо юм байна. За соёлын бит өв гэдэг нь хамт олон бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийн бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг дадал, эдгээртэй холбоотой багаж жимсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг бол хилдэг. Үүнд бол хөгжим гар урлаас ахуулаад хоолны урлаг, уламжлалт, тоглоом, спорт хүртэл хамаардаг юм байна. Соёлын бит бусыг хамгаалах тухай конвенцийг 2003 онд ЮНЕСКОгийн ерөнхий баг хурлын 32 дугаар чуулганаар баталсан. За электрон хөгжмийг манай үндэсний бит бус өвд зохих байр суурь эзэлдэг гэдгийг Францын соёлын сайд Рачита Дати Лава гарагт мэдгдсэн. За тэрээр мөн яам болвол тухайн электрон хөгжмийн клубүүдийг уран сайхны илэрхийлэл баяр ёслолын газар гэж нэрлсэн. За энэ оны ихээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын электрон хөгжмийг French Touch гэж нэрлсэн. За ингээд ЮНЕСКОгийн соёлын өвийн статустай болохыг уриалсан байна. За би мэдээж Германд хайртай, намайг бас Герман болон Европын талаар ямар бодлого баримталдаг гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ эндээс бид нар сургамж авах шаардлагагүй. Бидэнд өөрийн гэсэн электрон хөгжмийг зохион бүтээгчид бий. За энд бидэнд бол өөрийн гэсэн French Touch бий гэж Макрон хэлсэн байна. За тодорхой дуу авыг баримтлагаасаа илүү газар зүйн байршлаар нь тодорхойлдог. French Touch нь Taft Bank, Autant de Dercy, Bob, Sinclair, Air, Sacos болон бусад уран бүтээлчд бол энэ урсгалыг анх гаргаж ирсэн юм байна. За тэгээд хаус, бүжиг, электро, хуучин сургуулийн диско, жаз гэх мэт олон төрлүүдийг хамарсан ийм урлагийн бүтээл байдаг. За электрон хөгжмийг хамгаалах сурчлах холбоо 1998 оноос хойш Парисын техно жагсаалыг бол зохион байгуулж ирсэн. Ингээд Технополийн ерөнхийлөгч Томи Винтерказ уг жагсаал нь цаашдаа амжилттай үйл явдал болно. Мөн энэхүү жагсаалтанд бичигдсэн явдлыг бол онцгойлон дурдсан байна. За электрон хөгжмийг өмнө нь бол чөтгөр мэт хүмүүс анх удаа дүрсэлж байсан. За тухайн үед бол миний унгаасан анхны нулимс нь нулимс асруулагч хийн дор байсан бол өнөөдөр миний унгааж байгаа энэ бяцхан нулимс бол бид энэ хөгжмийгөө эцсийн дүнд бол соёлын өвд бүртгүүлж чадсан баяр баясгалан юм а гэдгийг Франц пресс агентлагт мэдгдсэн байна. За Францын бит бус өвийн 14 шин зүйл Парисын загвар, мөн Дубсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа, Маётын эмэгтэйчүүдийн бүжиг, за мөн бусад найрал дуунд, яруу найргийн уралдаан, алдартай дижитал бүтээлийн хөдөлгөөн болох Димитсон зэрэг эдгээр зүйл бол шинэ соёлын өвд 14 жагсаалтаар батлагдаж байгаа юм байна. За манай улсын хувьд бол соёлын бит бусыг хамгаалах тухай конвенцэд 2005 оны 6 дугаар сарын 29-нд нэгдэн орсон юм байна. За 2024 оны байдлаар ЮНЕСКОгийн соёлын бит бусыг хамгаалах тухай 2023 оны конвенцийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус өвийн жагсаалт болон хүн төрөлхтний соёлын бус өвийн төлөөллийн жагсаалтанд нийтдээ 788 жагсаалт бүртгээд байдаг. Манай улсын хувьд 2008 оноос хойш соёлын бит бус өвийн конвенцийн яаралтай хамгаалах жагсаалтын төлөөллийн жагсаалтанд өөрийн 17 өвийг бүртгүүлж чадсан. За үүнд бол морин хуур хөгжмийн уламжилт урлаг, Монголын ардын дуу, Монголын бие биелгээ уламжилт бүжгийн урлаг, Монгол туйл, цуур хөгжмийн уламжилт урлаг, за Монголын уламжилт хөөмийн урлаг, за шуучлах буюу бүрэг дээр ан хийх зан үйл, за Монголын баяр наадам, лимбчдийн уртын дуу тоглох уламжилт арга барил болох битүү амьсгаа, за мөн Монголын уран бичлэг, Монгол гэрийн уламжилт урлал зан үйл, Монгол шагаан харваа ботго ахуулах зан үйл, уул аваа дахих Монголын зан үйл, хөхүүрийн айр гисгэх уламжлал холбогдох зан үйл, Наврысын баяр, Монгол нүүдэлчдийн зан үйл гэх мэт энэ 17 өвийг бол ЮНЕСКОгийн соёлын бит бус өвд Монгол улсын зүгээс бүртгүүлж чадсан байна.